За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өмнө нь хэлсэнчлэн энэ удаа ронгой бахархлын тухай ярья. За ронгой бахархал нь бол бүр өөр аль үн эртний бахархал байгаа. Энд юм бол одоо энэ Марад дээр судалгаа Арслангийн судалгааг хийж яг эрчимтэй хийж эхэлсэн он нь бол 92 оноос хийж эхлээд тэгээд за энэ 99 он 2000 он гэхэд яг эрчимтэй түүнээс хойш одоо маш нарийн зохион байгуулалттайгаар судалж эхэлсэн гэсэн үг шүү. Тэрнээс өмнө бол нэг их айтер тийм одоо арслангуудын түүх мөхийг бол одоо яг таг тийм судалж байгаагүй гэсэн үг ээ. За тэрийг олгоод аваарай. За энэ бахархал нь бол энэ ронгой бахархал нь бол одоо өн эртний бахархал байгаа. За маш алдартай, маш том бахархал. За одоо магчлах юм бол одоо манай улсын одоо нэг алтан ураг гэж үүдэн штэ Чингис хаанаас хойш. За тэр ураг л гээд ойлгочиход болно. Энэ маш тийм том бахархал. Тэндээс дандаа тийм сорууд гарч ирдгээ. Тийм бахархлаа гэж ойлгож болно. Тийм алтан ураг гэдэг шиг тийм гоц гойр бахархал байгаа. За 2011 оноос бол одоо Ноотч хаан одоо хүү нараа дагуулаа одоо байлдан дагуултыг хийж эхэлсэн. За Марагийн умард булангаас хүү нараа дагуулan Марагийн төв болон өмнөд хэсэг баруун хязгаар гээд ер нь бүгдийг нь эзэлсэн байдаг. Энэ үед бол одоо нөгөө манай Сорвт Скарпес гэдэг байгаа шүү дээ. Алдартай арслан. Тэр болон ах дүү нар нь бол дөрвөлээ одоо бадарчиж явсан. Нэг үгээр бол одоо яг нэг оргил үедээ хүрээгүй бид нар чинь бадарчилж явахдаа бол Ноотч энтрээ одоо бол бараанаар нь сарны алга болцоож исэн. Ер нь айж үхцгээхэр байсан гэсэн үг. Тэгээд ерөнхийд нь ойлгоорой. За би энэ одоо энэ дэлгэцэн дээр газрын зургийг нь болоод ингээд тавьчихлаа. За энэ хажууд нь бол Серенгети одоо цэцэрлэгт өрөөлөн байгаа шүү дээ. Одоо энэ сумаар заасан энэ тойргоор бол одоо нэг юуны өвсөн тэжээлтэй амьдч одоо ингэж одоо migration route буюу одоо эргэлтийн тийм маршрут одоо нүүдлийн маршрут ингэж энэ шугамар явдгаа гэсэн үг. За тэгээд Мараач одоо 1500 гаруй километр квадрат гэж байгаа юм. Тэгэхээр ч одоо хаашаа өргөөшөө ч юм уу 400 гад километр болж одоо 400 гаруй километр 400 шахуу километр байна гэсэн үг шүү дээ. Хаашаа. Тэгэхээр маш өргөн байгаа зү. Өргөн уудам нутаг. Тэгээ энэ дээр чи нэг Маса Мараш юу Саби Санч ингээд би нэрлж болдгоогээд өмнө нь бол дурдсан байгаа. За цааш нь явъя. За Ноотч болон түүний хөвөд одоо ингээ Мараг одоо бүхлээр нь эзэгж явсаар байгаад одоо Марагийн хамгийн том, хамгийн олон гишүүнтэй бахархал болох одоо ронгой бахархал дээр хүрэлцэн очиж одоо энэ газрын зураг дээр бол тэр урд талд нь байгаа тэр нэг жижиг ногоорцсон бүс байгаа зү. Энэ хэсгийг бол одоо энэ ронгой бахархал тэр чигээр натгадаг байсан гэсэн үг. Энэ дээр нь тэр баруун хойд хязгаараас нь хүрээд очисон гэсэн үг шүү. Одоо энэ Ноотч болон Ноотчийн хөвгүүд. За тэгээд очингуудаа одоо хоёр алдартай нэг дөрвөн хаан байжгаад хоёр нь бол тэгээд жам ясаараа өгөхөд тэгээ хоёр бүр зөнчгсөн хоёр хаан байсан юм аа. Байсан гэдэг юм аа энэ чинь. Тэгээ Хатач Эсек гэдэг нэг хоёр хаан нас агсан бүр хаан байсан. Тэрийг хоёуланг нь бол хөнөөгөөд хаан сууцгаасан. За ингээд бахархал одоо ронгой бахархал бол Ноотч хааны бүрэн мэдэлд шилжээд хаадыг даган одоо нэгэнт юунууд нь өнгөрчихсөн өмнөх хаан арслангууд нь өнгөрчихсөн тул одоо энэ шинээр ирсэн 6 хаан даган за 17 эрслэн 14 эмг үеиг за тэгээ эрг үегүүдийг нь бол яг тийм тодорхой бичсэн юм бол байхгүй. Тэгээ эрг үегүүдийг нь бол устгасан. 17 эрслэн 14 эмг үеиг хаадыг даган одоо Марагийн умард буланд орших одоо үржил шимтэй нутагт нь очиж одоо хаадыг даган очиж одоо амьдарцгаасаа. За улмаар Марагийн хамгийн том олон арслантай бахархал болсон. За яг энэ ч оргил үедээ бол бүр 48 гишүүнтэй байсан гэж байгаа шүү. Ярьж одоо асар олон байгаа зү. Тэгээ ямар аимшигт олуулаа байсныг нь бол одоо харж болно. Тэгээ хооллох үедээ эднэр чинь тэгээ нэг өдөр болго эднэр чинь хоол идэхгүй шүү дээ. Бас нэг хооллоо гэд нэг 3 хоног ч юм уу өнжин те. Тэгээд яг нэг хооллох үедээ яг бөөндө амд гараад нэг гүйгүүдээ үлдээгээд бас нэг хэдэн сахих эрслэнгүүд үлдээгээд тэгээ явна. Тэгэхдээ яг нэг өдөрт бол эднэр чинь 6-аас 7 хот сүхэр унгаасгаж иддэг байсан гэж. Тэгээд тэр нөгөө олуулаа учраас тийм ан ав тал дээр бол ямар ч тийм асуудал байхгүй. Хэдэн талаас нь бүчээл нэг хот сүхрлүү чинь зургуулаад арилах чинь тэгэл юу ч болохгүй шүү дээ энэ чинь. Тэгээд хэдэн талаас нь суугаад дарч гарч одоо ямар ч бяртай тэнхэлтэй амт юмсэн босч ирэхгүй нь ойлгомжтой. Тэгээд олуулаагийн ач тус нь бол үүн дээр гарч ирсэн. За тэгээ энэ нутагт нь бол одоо хамгийн их хот сүхэр бэлддэг нутаг. Нутагт бол одоо хоол ундны тал дээр бол асуудал гараагүй. Хэдэн 100 мянган сүхэрнүүд байдагт бол хоолны ачигдал гэх зүйл бол энд бол тест огт байхгүй шүү. За яг энэ үеэс бол хэдэн жилийн дараа эцэг Ноотч бол 15 наснда тэгээ жам ясаар хөтлөөд өгөхөд Ноотч жуниор буюу
залуу ноотч бол хаан болж бахархлыг удирдах болсон. За энэ үеэс эдгээр насанд хүрцгээсээ өвгүүдийг хөөж эхэлсэн. За тэд бол бас Марагийн өнцөг булан бүрд очицгааж одоо хаадууд болсон. За та бүхэн одоо энийг сайн сонсоод аваарай. Энэ одоо ингээд хөөгөөд энэ үед ингээд хөөгдцгөж байсан одоо ронгой бахархлын хөвгүүд нь энэ тэнд очиод бас ингээд хаадууд болцгоосон ингээд 3 4 үеийн явцгаангуудаа хаадууд болцгоогоод тэгээд тэр бахархлыг нь бас ронгой гэж нэрлээд эн чинь ронгой гэдэг одоо ингээд 3 4 бахархал байгаа шүү. Тэрийг бас сайн ойлгоорой. Тэгээд зарим нь андуурч эндүрээд идэв. Энэ чинь ронгой гэдэг нэртэй 3 4 бахархал байгаа. Тэд нар бол бүгдээрээ энэ ноот чааны үр төлөө гэж ойлгож болно. Та бүхэн одоо санаж байгаа бол одоо нэг олобор BlackRock-ийн 5 хөвгүүдийн чинь эцгүүд нь бас энэ ноотчийн хөвгүүд ноотчийн одоо хөгшин ноот чааны үр төлөөд нэ гэж ойлгож болно шүү. За энэ нь бол одоо ингээд яриан дундаа ингээд дахиад ингээд BlackRock-чууд орж ирээд ингээд уялдаад явна. Тэгэхээр бүр ойлгомжтой болох бах. Задраад ингээд ойлгохтой юмнаа. За тэгээд 2019 он гэхэд одоо ноот чааны хөвгүүд бол за бүгд үхээд өтлөхөд тийм үхээд ер нь дуусцгаасаа энд нар ч одоо хаа байсан 2005 6 оны гүйгүүд бол одоо ингээд нас нь 14 5 хүрцгээсэн ингээд өтлөөд ингээд үхцгээсэн гэж ойлгож байна. За тэгээд энэ хаадууд бүгд өнгөрөөд тэгээ энэ залуу арслангууд эдгээр ноотчийн тэр том байгуулсан сүрт гүрэн дээр ирнэ яаран дайрж ирж чаддгүй байсан болохоор ер амгалан байсан л да. Тэгээ энэ хаадууд ер нь бүгд үхээд дуусахад за эрслэнгүүдийн өдөртөгч одоо Натира гэж байгаа. Тэр нэг настай эрслээ одоо 10 үедтэй тийм нэг эрслэн байдаг. Одоо ихэнхийг нь манлай ер нь ихэнхийг нь бүгдийг нь манлайлдаг. Тэгээ одоо ан авч гисэн одоо манлайлдаг тийм өдөртөгчаараа манлайлуулаад одоо амьдэрч гарч байсан. За одоо яагаад 90 арслангууд бол яараа очиж чадаагүй вэ? Гэхээр одоо тэд нар ч долгол 15 16 эрслэнгүүд. Тэгээ 1 2 90 арсланг бол нөгөө эрг үегүүдэд хамгаалаад дайрахт бол шууд хөнөөнөө. Эсвэл одоо маш аюултай тулаан болохт бол хэрэг баргийн тийм арслангууд бол ойртож зүрхэлдэггүй байсан. Харин 2022 оны сүүлээр Марад бол одоо жинхэнэ азаргалж эхэлсэн харжуулан хөвгүүд одоо эзэлж явсаар одоо ронгой бахархал дээр очиж маш том одоо тулаан болцгоосон ч эр мууж гсэн юмын дээр гэдэг шиг за тэр 5 залуухан хаан арслан одоо ронгой бахархал хүлийн зөвшөөрч хаан суулгадаг. За хамгийн сонин нь одоо нэг ч эрг үеиг үхээгүй явдал байсан. За хамгийн баг гэх юм уу одоо хамгийн баг залуу тийм эрг үеиг нь одоо 3 настай 4 эрг үеиг зүгтээ явсан байдаг. Одоо тэд нар нь бол одоо Марагийн өмнө хэсгийн одоо дахиад ронгойгийн хаадууд үлээ. За эдгээр ч одоо дахиад л одоо ронгойгийн өмнө хэсгийн хаадууд нь болсон. Бас ронгой гээд бахархалтай тийм хаадууд болчихсон байгаа. За яагаад ингэж одоо баг бяцхан гүйгүүд одоо байхгүй байгаа вэ гэхээр шалтгаануудтай. За нэгдүгürt бол одоо хаан арслан байхгүй. Тэгээ одоо нөгөө эр хаан арслангууд ирж одоо эрг гүйгүүдийг нь хөнөөж чадаагүй. За хоёрдугürt бол одоо гаргуусууд одоо хаан арслангуу болохоор одоо элэг барих тийм мэрсэр тохиолдол байсан. Энэ хаан арслангууд чинь бол тэр гаргуусыг элдэж хөөгөөд ер нь нутгаасаа гаргацдаг. Эсвэл алж хядаад идэг болохоор яараа халдаж чаддгүй. Тэгээ нөгөө хаан тийм том биетэй эр сүртэй арслан байхгүй болохоор энэ гаргуусууд ч бас жоохон элэг барьжсэн тохиолдол байсан. Эрг гүйгүүдийг нь одоо бяцхан гүйгүүдийг нь алж идээдсэн тохиолдол байсан баг. За 3 дугаар тэр жил нь бол маш их бороо орж айтер үер болсон гинэ. Тэгээд нэг 6 бяцхан гүйг өгсөн гэдэг. Тэрний 4 нь эрг гүйг байсан. Тэгээд тийм бас цаашаа тийм олон шалтгаантай байсан гэдгээ. Тэгээд тэнд бол тийм огт цуснууч одоо алаа хядан болоогүй. Одоо аргач гүштэй эрг үеиг байхгүй. Тийм учраас тийм алаа хядан болоогүй. Харин 5 хаан өмнөд хэсгүүдийг эзэлж байсан тул одоо 90-с тийм нэг 100 км газар 100-аад одоо километр газарт бол одоо ямар ч тийм асуудалтай энэ тулаан бол болж байгаагүй. Тэгээ яагаад тэгэхээр өмнөд хэсгийг нь эзэлчихсэн. Одоо тэр умардын булангийг эзэлчихсэн. Тэгээд энд бол одоо нөгөө тийм одоо тэр өмнөд хэсгийн бахархал тэгээд одоо энэ хойд одоо энэ ронгой бахархлын эрслэнгүүд эдгээр бол ан ав хийхэд бол чөлөөтэй болчихсон гэж. Хоорондоо муудах шалтгаан байхгүй. Учир нь нэг хаантай улсуудаа. Улсууд нь ч юуха гişүүд учраас тийм хоорондоо тулдах тийм шаардлага байгаагүй гэж. За тэгээд одоо ингээд нэг тэр тухайн үеч нэг энх тайван байжсэн чинь нөгөө олообор чинь нэг гэнт солиороод одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ. Та ганцаараа явж эхэлсэн. Ах дүүнэртэйгээ муудалцаад бүр сүулдээ тэгээ хүнтэй дайн зарлсаар үгснийг бол одоо та бүхэн бол өмнөх дугаарууд дээр өмнөх тийм олообрын дугаар дээр одоо сонссон байх. За тэгээд
солиороод нөгөө чинь тэгээд галзуурдгаараа галзуурж явж байгуудаа тэгээд өхөөд өгсөн. Тэрний дараа бол олообрыг үгсний дараа тэгээ олообртой чинь цуг энэ олоо шипа явцсан байж байгаад эргэж ирээд тэгээ олоо шипа толгойлох болсон юм аа. Тэгээд энэ бас нэг юм байдгийг энийг бас мэдээд аваа. Энэ юу эдгээр чинь бас одоо нарийн сонссон хүмүүс бол анзаарч байгаа хөө. Эдгээр чинь яг хамаатнууд байгааз. Одоо энэ ноодч хааны одоо тэр эренгүүтээ одоо ронгой бахархлыг дагуулж яваад данхны төлөвд гээд байгаа. Тэр нэг дөрвөн шажигнсан юу байгаа штэ. Одоо энэ олообор болон энэ Black Rock-ийн хаадуудын аауд чинь энэ ронгой бахархал байхгүй юу? Ронгой бахархлын өгөөд байхгүй. Тэгсэн ирнэ энэ ронгой бахархал дээрээ эргэж ирээд ингээд хаан болцгооц. Гэхдээ энэ холын төрлөл болцгооч байгаа юм л да. Энэ тал дээр бас нэг нэг нэрийг нь марччихжээ. Нэг хүн байсан юм а. Тэр нэг судлаач бас хэлээлээсээ. Одоо энэ генетикт нь өөрчлөлт орно надад чи давжаар нь одоо энэ цус ойртолд явагдах гэдэг нэгэ хэлээд ийсэн. Тэгээд ямар ч нэмэр байгаагүй. Тэр хүн бол энэ анх Black Rock-ийн 5 бужигнуулаад эхлэхэд нь анх хэлсэн юм бэлээ. Наа тавчмаас одоо ингээ хамаагүй сагж явж ээж одоо хамаатнууд дээр очих вэ дээ гэсэн чинь нөгөөх нь зөгнөл болоод очицсон. Тэгээд одоо эднэр ингээд цус ойртолт бол гэхдээ маш холын цус ойртолт явагдсан л гэсэн үг л дээ. Одоо ийэлт мэдэгдэж байгаа болохоос өмнө нь бол энэ мерсер жижигхэн тохиолдлууд бол байсан л баг. Гэхдээ эн чинь баг анхны энэ шигшигдмэл төлөвд нөхгүй энэ Black Rock-ийн 5 чинь яагаад тэгэхээр эдний чинь өвөө нь аавын талын өвөө нь ноотч хаан. Ээжийн талын өвөө нь ээжийнхэн одоо ээжүүдийнхээ аав нь эн чинь Scarface шүү дээ. Домогт одоо соривт хоёр талынхаа өвөө нь ингээ хоёулаа ингээд маарад бүрэн босоо байсан хаадууд учраас энэ эднэр чинь бол одоо яг шигшигдмэл төлөвд нөхгүй юу гэж ойлгож болно. Бөхөр бол одоо яг нөгөө нэг удам ханчихсан те хоёр талын ийм амир одоо Марагийн хоёр домог болчихсон хоёр хааны цус ингээ холилдохоор ч одоо ямар юмнууд гарч ирэх нь ойлгомжтой. Тэгээд тэр энэ гарч ирсэн 5 ч гэсэн одоо ч гэсэн одоо хоёр нь үлдчихэд бужигнуулаад байна. Тавуулаа яаж эхэлж ийснийг нь тав хүн бас сонссон баг. Энд ч одоо Мараг баг атгсан шүү дээ. Энэ харж улаа өгөөч. За тэгээд өдгөө одоо нөгөө ронгой бахархал дээр очиод анхны төлөвд нь бол эргүйгүү тэр олон эрслэнгээс гарч байгаа шүү дээ. Тэгээ ганц хоёроо явсан яваад яг тийм нэг 5 шижигнсэн эднийг бол яг голцоо олооборч өдөрдөг ч байсан болохоор олообрын төлөвд гэж ярьдаг. Гэхдээ л бас нөгөө хэдийнх нь одоо ген мэн орсон л байж таараа байх л та. Тэгээ тийм нэг 5 шижигнсэндээ 3 нас гарцгаас эргүйгүүдийг одоо хөөж эхэлсэн. Нөгөө олоо шипа чин олоо минутаага нийлчихсэн. Тэгээд одоо хөөж эхэлсэн. Тэгээ энэ хоёр ч бас нэг гадуурхаад эхэлсэн. Хэнийг одоо нөгөө эднэрээс чи нэг насаар дүү хэрнээ хамт Black Rock-ийн хүүгүүдийн нэг нь болох Lorculop гэдэг нэг домогтой хаан байгаа шүү дээ. Тэрийг бол гадуурхаж эхэлсэн. Тэгсэн чи одоо нөгөө хоёрынхоо одоо яг доотлынх нь дүү гэх юм уу? Олосиа дүү гэдэг байгаа. Тэр чинь болохоор энэ Lorculop-ийн өмөрөөд нөгөө хоёртойгоо зодтолдоод эхэлсэн. Тэгэл Lorculop-ийн хоёр бол Олосиидаа болон нөгөө хоёр болоод хэд зодтолдоод тэгээ сүүлдээ нэг юм очиж үг болоод салцгаасан. Эвтэй байцгаасан мэт. Тэгээ нөгөө 5 нэг шажигнсан гүйлгээ 3 настай гүйлгээ чи хөөгөө явуулсан чинь Lorculop шууд хойноос нь нөгөө бахархлаа өрхөнгуудаа нөгөө 5 санаа зовонгуудаа хойноос нь яваад очсон мэт. Тэгээ нөгөө 5 хөгцөн гүйлэг чи яах вэ? Энэ нөгөө ялах хамт чи нөгөө учраа олохгүй нэг юм тавуулаа явж байхад нь хойноос нь Lorculop аав нь хурж ирээд одоо нэг амьдрах ухаан бол зааж өгсөн байт юм а. Одоо сүхэр хэрхэн барих энэ төр тал дээр. Энэ Lorculop чи яагаад ийм амир алдартай байдаг вэ гэхээр за нэг бусад шалтгааныг дараа нь ингээ яриад явна. Энд чинь болохоор ганцаараа тийм отос сүхэр нугсалж унгаах тал дээр бүр гаргууд байхгүй. Маш алдартай. Энэ алдартай нэг цөөхөн ганцаараа унгаадаг нэг цөөхөн хаанууд байгаа шүү дээ. Тэдний чинь яг тэргүй игнэнд байна уу? Эхний эдд нь энэ Lorculop чи орхоор тийм маш алдартай болчихсон хаан бохгүй. За тэгээд энэ аргаа болоод нөгөө 5 гүйгдээ бол зааж өгч ийсэн. За тэгээд амьдралын тэгэл бүхий л зүйлд сургаж явсан. За яг нөгөө анх тавуулаа хэлж ийсэн болохоор туршлагатай байгаа. Залуухан тавуулаа хэлж ирсэн болохоор туршлагатай. Тэгээд эднэрийг яг өөрийнхөө тийм өнгөрсөн туршлагаараа эднэрийг зааж сургаа явсан байна. За тэгээд ингээ өмнө зүг рүү нэг жоохон од сүхрийн сүрэг хөөж явж байгаад энэ одоо Paradise Fried юу? Яваажингийн бахархал гэдэг байгаа. За би энэ fried гэхээр бол яг орчуулга дээрээ бол эн чин сүргэл гэж явна л та. Гэтэ энэ арслан судлаач, нутгийн уугуул, иргэд, мэргэд бүгд нөгөө бахархал гэж яриад байдаг болохоор
би бол ингээд бахархал гэж яриад байгаа шүү. Тэгэхээр сүрэг гэж ярьснаас ер нь бахархал гэж ярил баг ер хилэнд чи амар юм шиг. За тэгээ нэг Диожингийн бахархал дээр одоо эрчүүдийн нутаг дээр нь явхдаа одоо Насбыг үүдсэн одоо 3 хаан арслантай бол Лоркулуп хаан болон түүний 5 хүүгүүд таарсан. Таарад бол айгаагүй. Нөгөө 3 ч одоо нутгаасаа хөөгөөд дайрсан. Лоркулуп бол шууд зоригтой ороод нөгөө 3-тай зодтолсон. 5 гүрийгч шууд хойноос нь орж ирээд тулдаад 3 эсрэг 6 хэдийн ялах 5 ч гэсэн тэд нар чинь тооны олон. Тэгээд зургуулаа ялсан. Энэ 3-ыг. Тэгсэн хэрнээ ялсан хэрнээ бахархал руу нь бол очоогүй. Нөгөө хаан 3 арслан бол бахархал руугаа буцаад зугтсан. Тэгээд тэд нар бол хөөж очоогүй, дайраагүй. Зүгээр л нутгаар нь дайрч гарсан байдаг. За энэ 5 хөвгүүн бол одоо жинхэнэ хаан удмын хөвгүүд байгаа. За одоо та бүхэн бол одоо ойлгож байгаа үстэй. За Ноод чааны охид тий одоо Ноод чааны одоо охтууд байгаа шүү дээ. Охтууд болон ач охтууд тийм ээ. Мөн тэгээд за бас л нөгөө сорив тааны ач хөвгүүд одоо манай одоо BlackRock-ийн 5 энэ нь одоо цус солилцсон. За эдгээр чинь ингээд цус солилцсны одоо ингээд хоёр дахь үе шатлал нь болчихгоо. Эхнийх нь BlackRock-ийн хөвгүүд. Ингээд хоёр дахь үе нь одоо энэ шажигнсан 5 байгаа. Эднэр бол нэг нэрлсэн нэр мэр байхгүй. Эднэр одоо зөнгөрж явж байгаа. За ирэх жил гэхэд бол эднэр хаан болох нь бол ойлгомжтой. За одоо өнөөдрийн байдлаа эднэр ч юм бол ингээ хоёр дахь үе шатлал. Гэхдээ эднэр чинь тийм нэг цус хойдлтын давжаар тийм юм байхгүй. Мангар юмнууд байгаа. За өнөөдрийн байдлаар бол одоо эднэр чинь 4 нас одоо гарцгаачлаа. За одоо ирэх жилээс бол бужигнуулна гэдэг нь бол ойлгомжтой. За цаг хугацааны л асуудал байгаа. За одоо эдний чи хайр тав болох одоо Лоркулуп бол тэднийг бол ёстой нүдний цэцгийн мэт бол хайрлж байсан ч одоо судлаачдын хамгийн том дэвшүүлсэн шалтгаан нь за нэг өвчин тусчихсан байсан гэж тайлбарлаад байгаа юм. Тэгээд эн чинь нэг ийм нэг сүрээсэн дээшнээ эвэртэй амтны чи одоо нэг зээршгэ гэхдээ мангар том биетэй. Тэгээ импала гөрөөсч гэдэг үл юу гэдэг вэ? Тийм нэг амар сэлэм шиг эвэртэй нэг амтан байдаг штэ. Гөрөөс гэх юм уу. Тэр амтантай одоо тулдаад алах гэж одоо өвчтөй байхдаа дайраад тэрэнд одоо гидсээ нэвцүүлбүүлээд тэгсэн ирнэ сүлбүүлсэн ирнэ банзуураас нь тавихгүй жагаад хоёулаа бол ингээд үхсэн гэсэн нэг бас нэг таамаг байдгийн. Тэгээ энэ нэг зураг хөргөн ингээд яваад байдаг байхгүй. Энийг нь үзэхээр энэ яриа нь бас ортой юм шиг болдог байгаа. За 2025 оны ихэр бол Лоркулуп бүхэж бол дэлхийд дахнаараа бол гашуудсан. За тэрний аман дээр ихтер нэг ийм нэг сорив байгаа. Энэ од сүхрийн эврэнд сэжүүлчихсэн. За тийм нэг бусад сорвтой онцгой арслангууд шиг бол бусдыг бол өөртөө татаж байсан. За тэгээ ах нартайгаа үлдээгүй бахаргал дээр үлдэлгүй төлүүдтэй санаа зовоод дагаж одоо явсан нь одоо түүнийг бүр алдартай болгодгоо. За тэгээ түрүүнд хэлсэнчлэн хамгийн бас алдартай болгодог шалтгаан нь од сүхрлөө бол ганцаараа дайддаг ангууч гэдгээр бол бүр алдар зуун гарсан байдаг юм аа. За тэгээд одоо ч гэсэн бол ронгой бахаргал бол хамгийн олон гишүүдтэй сүрэг байдаг. За сүүлийн тоогоор одоо гүйг эрслэнгүүд нийлсэн одоо 35 гишүүнтэй байна гэсэн тоо байдаг юм аа. За одоо алтан уургийн хөвгүүд бол одоо нөгөө 5 бол алтан уургийн хөвгүүд гэж би нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр тоо бол одоо Марагийн ирээдүйн эзэд гэдэгтээ бол одоо хинч маргахгүй байгаа. За тэгээ ронгой бахархлын маань тухай за би яг хуу товчлоод ярьчлаа. Гэтэ яг хуу та бүхэнд бас мэдээллийг хүргэсэн байхаа гэж бодож байна. Энэ хоёр том бахархлаас ирнэ. За Ноод чаанаас яг цэцэглээд ирэн бадраад эхэлсэн гэж болно. Тэрнээс өмнө ч гэсэн бас домогтой бахархал байсан. Одоо ч гэсэн одоо ингээд 3-4 ронгогийн бахархал болчиход байгаа байхгүй юу? За тэрийг бас ойлгосон байхаа. За ингээд өнөөдрийн маань дугаар нэг иймэрхүү байлаа. За яг хуу яриаг удчихсан нэмэлтээр нэг ганц хоёр мэдээлэл өгчий. За энэ арсланг ингэж нэг агнадаг нэг тийм нэг гарчин юм байна. За илүү л энэ одоо мөрөөрөө явж байгаа юмны чи одоо хүнд ямарч гай болсон. Тэгээ яг тэ хүн тийм нэг ангийн хоббитэй хүн гэж бас байдаг юм шиг байл. Тэ энэ үүдээ гадаа чоннохоо агна нэг солиор алцаас орохоо давхицгаагаад идэх хүмүүс байдаг шүү дээ. Би өдөө төрж өссөн ч гэсэн тийм юм жоохон дургүй л дээ. Тийм ан ав мав тал дээр ягаад чи тийм нэг харвагасаа ер нь дургүй байсан. Одоо ч ер нь дургүй. Тийм нэг хүний бас нэг тийм сонирхол хобби гэж байдаг юм шиг байлээ. Тэрэн шиг одоо энэ одоо масамара дээр энэ зөвшөөрөл авч яах одоо агнах магнах тийм юм байна. За 40,000-аас 50,000 доллар төлж яж агнадаг гэнэ. За тэг үрчилж авч маавахаар бол зулцаг одоо тийм гүйг бол ер нь $1,500-аас $15,000 хүртэл
эхэлт юм байна л да. За тэгээ нөгөө нэг цагаан байгаа шүү дээ. Одоо Каспар гэдэг цагаан арслангууд болоод эхлэхээр за 50,000-аас 150,000 доллар болдог гэж байна шүү. Ланзгаар идэг шүү. За тэгээ энэний ч нөгөө хоол, тэжээл, витамин ингээд нөө баахан зардал гард юм байна. Энэ баяачууд л авна үхээс манус шиг нэг ингийн амьдралтай амьтвал энийг бараг нэг 6 сард ижиж чадах юм уу? Тэгээ бараг гизүүтгэхээр шинжтэй юм байна. Өдөр ч одоо юугүй биеийнхээ хэмжээгээс болж хооллдог гинэ. Багадаа л 20 кг мах идэх хэрчдэр ч та аимшиг юмнууд байгаа шүү дээ. За бас нэмэлтээр одоо энэ Саби санд нэг сони юм болоод байгаа юм байна. Энэ Аслангийн бахархлын даац сэтрээд байна гэдэг нэг мэдээлэл орж ирсэн байна. Яагаад тэгэхээр энэ өмнө нь за нэг 17 8 тэ 16 за нөгөө юу байгаа шүү дээ. Цус тахан дүүс Мапогогийн 6 энэ төр ид яг галзуурж явах үе энтерт бол энэ маш цөөхөн нэг 4 5 хан бахархал байсан шүү дээ. Энэ бүгдийг нь эзлээ хийчихсэн. Тэгсэн чи одоо яг одоо өнөөдрийн байдлаар энэ төр бол 15 бахархал байна гинэ. Одоо энэ бахархал олон байх тусмаа эн чинь нөгөө алан хятан цус нүж чинь бол одоо байнгын урсж яах гэсэн үг шүү дээ. Тэр жижигхэн газар дээр тийм олон бахархал байна гэдэг бол маш зохимжгүй зүйл байхгүй. Тэгээ эдгээр чинь хоорондоо маш ойрхон. Тэгээ наандаж л одоо энэ юунаас болно. Өнөө нэг одоо нэг бичлэг байд юм а. За би тэрийг хайгаа болохгүй. Нэг ингэж байгаа. Нэг зааны сэг унаад яатсан чинь заан унаад өгсөн чинь нас бий гүдсэн. Заан өгсөн чинь энэ тэндээс цугулсан 4 бахархал ингээд хүрээд ирж байгаа. Хоёр талаа ингээд 4 талаас нь. Тэнгүүтээ ингээ хаан арслангууд нь бие биенийгээ хараад сонирн болоод зарим нь нөгөө эрслэнгүүд бол очингуудаа нөгөө зааны махнаас нь уралцаж зодолдод нүдэлцэнгүүд идэж байгаа шүү дээ. Хаан арслангууд нь бол айгүй хэцүү харагддаг юм билээ. Хэдэн талд ингээд гарцгац ингээ бие биенийгээ отоол яг яах гээд байгааг нь мэдэгдэхгүй тэгэл бие биенлэгөө нэг жоохон характер үзүүлж архираал тэгэл байгаад их юм бил. Айгүй хэцүү угаас тэгээд одоо хоол идэж болохгүй цаанаас нь давхиж ирж зодолчих гээд байдаг. Тэгээ ингээ айгүй хэцүү ингээд нэг 100 одоо нэг 40 50 метрийн цаанаас үхсэн арслан ингээ наан цаана гарчаал ингээл нөгөө хоолыг нийж чадахгүй ингээл бие биенийг хараал зогсоод байгаа хөөх. Ийм шигүү байдал бол уг нь болохгүй байдаг хөхгүй юу. Энэ илүү л алаа хитан болж илүү л хэцүү юм болно гэсэн үг. Яагаад эдгээр ингэж байна вэ гэхээр давмгайлсан хүч байхгүй болчихж байгаа. Одоо энэ мара энтер шиг ингээд одоо Black Rock-ийн хөвгүүд эдгээр шиг ингээд давмгайлаад шууд ингээд эзэрхийлээд явчих чадахгүй байна гэсэн үг. Ядаж Вила Шакагийн шиг эдгээр азаргалаад явчих чадахгүй, домино хийгээд эзэрхийлээ явчих чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр одоо Саби санд дээр бол олигтой хаадууд бол гарч ирээгүй байна гэж ойлгож болно. За тэгээд энэ удаагийн маань дугаар өндөрлөлөө. За тэгээд энгийн тэр нэг арслангийн үржил тийм нэг одоо зодон зохион яадаг ийдэг талаа энгийн нэг элементарны асуудлыг давтан яриад яах вэ? Тэр бол шал утгагүй асуудал. Нэг цаг хожих гэж байгаа биш үү, тийм ээ? Тийм асуудлыг бол дахин давтан нэг зүйлээ давтан яриад ах чинь бол шал тэнэг асуудал байхгүй юу? Би тийм учраас ер нь давтан ярихыг алив зүйлийг ер нь давтан ярихыг хүсэхгүй. Нэг яриад тэрийгээ дараа нь хальт сэрүүлэнгүүтэл орхиод дараагийн сэдвүүлүүгөө ордог байхаа. За тэгээд шинэ сар эхэлж байна. Та бүхэндээ ажил хөдөлмөрийн амжилт хүсье. Би бас тийм нэг ойрхон оруулж чадахгүй байгаа нь бас нэг ажил хэсэг одоо ингээд юутэй одоо өвчин зовлонтой байгаад одоо цаг их алдсан тул одоо ажил хөдөлмөр жоохон шахуу тийм хуваартай амьдэрч байна гэж ойлгоё. Гэхдээ та бүхнийг бол орхихгүй. Бичлэгээ бол жоохон хугацаа орох ч гэсэн хийгээл явнаа. За бака бүгдэнд нь амжилт.